Зохиолч Балжирын догмод. Оосор бүчгүй орчлон өгүүлэг. Манай нэгдлийн шеф үйлдвэрийнхэн Улаанбаатар хотоос ирцгээж сумын төвийн хаямл инг шиг хэдэн хүүхнүүдийн хөлд салхи орвоо. Хол ойрт анир багтайхан хөдөөгийн бяцхан суурин инхүү нойрноос сэрж өдөртөн хөсөг тэрэг хөлхөлдөн шөндөөн гэрэл чийдэн гялалзаж улаан булангийн тэртегээс дуу хөгжим хангинах нь гэрийн мухарт хэвтээ сохор чавганц боловч гараад гүймээр. Сумын биеийн тамирын талбайд урай лоозонгууд алаглаж гуйлан хөгжимд төрийн дуулал эгшгэлэхээс наах нуур юм болж туг өргөн халуун шефийнхний урлаг спортын баяр сүр жавхлантай эхлэв. Ирсэн улсын хүсэлтээр гар бөмбөгийн тоглолтоор наадмынхаа салхийг хагалж хот хөдөөгийн хоёр баг хэн юу чаддгаан үзүүлж эхлэх тэрхэн агшинд говь нутгийн хаврын хавсраг салхи хөдөллөө. Уулгамж эмгэн шиг улаан шороонд туг дарцаг дэрвэлзэн хийсч шүдэнд элс шороо шажигнана. Хотынхан хэдийвэр зэрэг цолтой бэлтгэл сургууль сайтай боловч цөм заалан тоглоос орчихсон тул салхинд хийсэн бөмбөгийг тэр бүр авч чадахгүй барьц алдан тоолуулж эхлэх нь тэр. Олимпийн тэмдэг бүхий улаан алаг майк турсик Америк пүүстэй хотынхны багийг Монгол гутлаас бусдыг өмссөн алаг тарлан хувцастай шорон шуурганд онгод нь орсон сумын хідэн залуу чухмал будаа болголоо. Хүчтэй салхинд эргэлдэн ирж гар дээрээс хаашаа хамаагүй нисэн одох бөмбөг шефийнхний шигшмэл тамирчдыг сэтгэлээр унгав. Ийхүү хотын супер одод хөдөөний шороотой төмс шиг хэдэн банд нарт гуниг тайгаар хожигдож олны нүдийг хужирлахаар авчирсан алтан сомон алдах нь тэрэ. Гар бөмбөгөөр завсаргүй гурав хожигдсон шефийн ахлагч даагаа нэх ухаан сэлж нэгдлийн даргад хандан. Танай сумынхныг бид хөнгөн атлетикаар дийлэхгүй нь бололтой. Тэгэхээр одоо дараагийн тэмцээнээ боксоор үргэлжлүүлье гэж шахлаа. Нэгдлийн дарга чихээр нь хатхвуу гэлтэй толгой сэгсэрч манай хөдөөний хүн тэр зодоо нүдэнийг чинь мэдэхгүй. Тийм юм үзэж хараачгүй улс гэж цааргаллаа. Шефийн дарга аргадаж учралсан дуугаар та тэр газраас халуун сэтгэл өвөрлөн зүтгэж ирсэн манай нөхдийг ийм юмар гомдох ёсгүй. Танай залуусын дотор гартаа бэлий углаж үдсэн ирчүүл ганц нэг байлгүй яхав. Та цорын ганцхан хүн л олчих хэмээн тулгалаа. Өөрийн ирэхгүй шахаанд орсон сумын дарга үүдэнд суудаг бичээж хүүхнэн дуудлаа. Манай нэгдлийн архичингууд дотор чинь агсан согтуу тавьж амтэн хүний хамар сөрөгчхөр зовхон өөдөө хүн юу байдгсан бilé. Бичээж бүсгүй нүдээ түргэн цавчлан даргынхаа хөлстэй нүрөөд гайхан харлаа. Өнгөрсөн намар нөгөө мангар сүхэ Дамбигуайн шинэ гэрийн найрыг тараасан дуулсан. Дарга эрсэн эрлэн олсондоо санаа амар бололтой сандлынхаа түшлэгийг нь алж сүхэг даруй түргэн над дээр дууд гэлээ. Төдхөн архад хөхүр шиг биетэй цээж хэнхдэг задгай нэгэн цөлөхээр дарга орж болох уу хэмээсээр доор бүхийн орж ирсэн нь мөнөх мангар сүхэ байлаа. Дарга түүний нүүрлүү нухацтай яширтэн харснаа. Чи чинь нодон намар авраг малчин Дамбигуай найрыг тараасан гэлөөхөө гэж зандрангуй аястай асуулаа. Мөнөхээр дорой дуугаар эг магхийн түгдэрч за нэг темирхүү юм болох нь болсоо
гэж хамар дорой аймтгай дуугаар өгүүллээ. За тэгвэл чи маргааш миний нүдэн дээр алд биеэрээ нүглээ намжлах цаг чинь болж дээ хөө. Яаж дарга би юу ухаарсангүй гэвэл маргааш чи хотоос ирсэн шефийнхэнтэй бокс тоглоно. Өөрөөр хэлбэл нудраг зөрүүлнэ гэсэн үг. Дарга би ч зодоон зохионд од муутайхан амтанда зодолдох дурггүй бол чи 5 жил хуц ухан маллна гэж мэдээрэй. За яв. Маргаашийн тэмцээндээ бэлтэг хэмээн хөөж гаргалаа. Мангар сүхээ эзэндээ аашлуулсан хөгшин нохой адил доор бүхийн нударгаа чирэн гарч одлоо. Гадаа өндөр тавцсан бүхий дэвжээ засч хийц олс татан боксын тэмцээн эхэллээ. Рингний буланд нүүр амаан бэлэгээрэн үрчин би халаалт хийж дороон дэвхсэн байсан хотын тамирчин шүгэл тас хиймэгц мангар сүхээг нүдэн харах нь байтугай амьсгал авах сэхээ өглгүй бөмбөрдөн нүдлээ. Сүхээ хоёр бэлэгээрээ нүрээ даран дэвжээний буланд ам наан там цаана шигдэж байтал ашгүй ихний завсралгын дохио дуугарчээ. Зүүн баруун зүгийг ялахгүй болтол дүүртлээ нүдүүлж нос нулимсандаа олдсон хөөрхээр арай ч сандал олж суугаад амьсгал дарж байтал хоёр дахь раундад гарах болов. Төрийг нэргүүлсэн Бакал хөх шуудаг өмссөн цээж нүцгэн Лаксбиен дааж ядан бослоо. Хоёр бэлийг даахгүй болтол сольдсон түүнийг эсрэг тоглогч нь толгойг нь салж унтал нударгалан цохих бүр нүднээс нь хөх гал мансхийн бутарч эздийлэн хашгиралд хүмүүсийн дуу шуугаан холдон ойртон сонсогдно. Өөрийн эрэхгүй хөл бохирон сөхөрч унахын өмнөхөн хоёр дахь завсралгаан дуусч сүхээ арай ч амьтай голтой хоёр яс хагацав. Нэрээ марттал задуулсан түүн дээр нэглийн дараа гүн ирж сүхээ чамд өөрийн ухаан байна уу? Энэ чамд лантуу шиг хоёр сайхан гар байсаар байтал чи яагаад түүнийг ганц ч удаа цогтгүй амтны өрвөө? Заад муугаа нам шаагаад алаад өгөөч гэж тачаадан хашгирлаа. Сүхээ сая ухаан орсон мэт үсэн норж ширэлцэн толгоогоо нэг муухан өргөж шефийн хүнийг би тэгж хамаагүй зохиж болох юм уу? Та надад арга хэмжээ авч албаар зодуулж байгаа юм биш үү гэж бовтонснаа тэр салгалан бослоо. Хотын тамирчны онгод нь оржээ. Өрсөлдөгчөн хэд хэдэн удаа хүн цохилтд оруулж тасархай давуу оноо авсандаа эрдсэн мангар сүхээг илэрхий элэг барин задгаа өрж энэ тэнд нь гаран үсчин нударгална. Эдсэн төлөг борлон ноолон тохуурхан тоглож буйж хоныхтой төсөөтэй 2-3 шар нүд түүний хөлстэй нүүр сүхээгийн хоёр бэлийн дундуур орж гарan гялалцна. Хөдөөх тэнэж төөртөл цохиулхаач юм чинээ бодсонгүй. Эцсийн раундад хамаг хүч чадлан баруун гартаа зангидан отж байснаа өрсөлдөгчийнхөө толгойг овоо хараандаа ороод ирмэгц. Зүүн уулын оройгоос утаа хэрвас ханхалтал ганц шаав. Нөгөө гой ганган хувцастай хөөрүү дэгжин хоёр гараан алдлаад тэрий хадан унав. Ганцхан энэ лагшин хүлээж байсан мэт хуран цугларсан хүмүүс шагаан зурхай дээрх сүүлчийн ганц хясааг онсон адил уухайлах нь холгүй түрхрэн шуугилдлаа. Шүүгч ухаангүй хэвдэж байгаа хүний зүг гараараа занган 1 2 3 хэмээн тоолж эхлэв. Учрыг үл ухаарсан мангар сүхээ шүүгчээс та маань уншихын оронд ийхүү дэми тоолохын учир юу вэ хэмээн асууваас тэрээр энэ хүн намайг 10 тоолохын хооронд босоод ирвэл чамтай дахин тоглоно.
Босч эс чадвал сүхэ шүдэрэн Бэлинийхээ уяг тайлах зураа. Энэ хүн дахин босохгүй штэ гэвэл шүүгч хөмсөг сормонсаа сэрвэл зүйлэн уурлаж. Чи одоо юугаас солиороод байна? Тэнийг амтна уу? Гэж ундууслаа. Мангар сүхэ бяцхан харамссан янзтай толгоогоо сэжин. Би энэ өвлийн нэгдлийн нэдлгааны 300-аад үхрийг гав ганцаараа цогхоход нэгэн ч босч ирээгүйг манай дарга нар цөм мэднэ. Та бүхэн намайг тэмцээнд шал дэмий оруулж дээ гэж гэмшингүй өгүүлээд гоник тайхан санаалдлаа. Энэхэн агшинд оосор бүжгүй орчлонгийн цасан цагаан өрх сансрын салхина дэрвж байлаа. Зохиолч Балжирийн догмод 1998 оны 12 дугаар сарын 15 цаг 33 минут. Улаанбаатар хот. Уншсан Эрхэнбаярын Баттарж 2025 оны 6 дугаар сарын 5 21 цаг 42 минут. Уляастай хот.